За сайн байцгаана уу. Сайхан намарцгааж гин үү. За намрын налгаар дөрөв гэж хэлсээр. Би ч одоо яарад өвлжөндөө буучлаа. За тэгээд би ер нь нэг ингэж боддгоо. Зүгээр нэг миний бодол шүү. Бид нар бол энийг яаж хийж байгаа л одоо нэг ойрхон ч гэсэн өвлжөө цуслан ч гэсэн ингээл нүүгээл өчөө уламжлалт маягаараа биш ч гэсэн тэгээ юм гэрээ нэг бариад ах хэрэгтэй. Хэрвээ үгүй тэгж чадхаал болох юм бол бид нар бол мартагдана. Өөх соёл юу гэдэг бүх юм мартагдана. Нэг л мартагчих юм бол эргэж сэрэхгүй. Айгуу хэцүү. Энд чинь нэг гэр юм шиг мөртлөө энэ чинь цаана те барих зөөх уяа бүч оосор маш их юм байгаа шүү дээ. За тэгээд ингээ өвөр Монголоор яваад харж ахт бол илт мэдэгж байгаа. Ягаад тэгэхээр нөгөө бэлчээрийг ховжлаад гашчингууд тэгээ нөгөө хүнтэй мэдлэх соёл нь байхгүй болоод одоо зөө гэрийн соёл бол шууд устдчихдээ юм бэл. За зүгээр яг ганц нэг юм гэр байгаа яваад оронгууд төмрөөр хааныгээд хаанч бишээ зүгээр торон маягаар дуулээ тэгээ өнмө бүх юм төмөр болчихдээ бэл. Тэгээ яг бид нар яг одоо энд яасан юм чи. Хэрвээ ингээл яг одоо гэр байхгүй, нүүдлийн соёл байхгүй бол бид нар яг л өмнө байгаагүй юм шиг л болчих юм шиг санагдаад байдаг. Монголд ийм хүм нүүдэлчд байгаагүй гэж хэлэхэд тэгэл эвгүй штэ. Гэр байгаа цагт бол бид нар нүгүүжил байна гэсэн үг.